За том утгагүй улсын хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуул болно. За шинжилэн батлагдсан сонгуулийн хуулинд дээгш сонгуулиудыг нэгэн зэрэг явуулахаар хуульчилсан. За түүнээс гадна ардчилсан намаас нийслэлийн сонгуулийн тойргийн мандатыг нэмэгдүүлэх, за улмаар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргаж улсын хурлаар хилцүүлэхээр болоод байгаа. За тухайлбал улсын хэмжээнд буюу тойргоос сонгогдох 48 мандатын 18 нь Улаанбаатар хотод хуваарлагдаж байгаа нь хэтэрхий бага, нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. За жишээ нь Аранга аймаг 94 мянган хүн хамтаа улсын хурлд 2 гишүүн төлөөлж байгаа бол Баянзүрх дүүргээс улсын хурлд сонгогдсон 1 гишүүн 120 мянган иргэнийг төлөөлдөг. Дундгой аймгаас сонгогдсон гишүүн 47 мянган иргэнийг төлөөлдөг бол Сонгойрхон дүүргээс сонгогдсон гишүүн 100 мянган иргэнийг төлөөлж байгаа нь нийслэлд ноогдох тойргийн мандатын тоог нэмэх, за үүнийг дагаад иргэдийн төлөөллийн тэгш харилцааг үүсгэх учиртай. Тэр ч утгаараа их 6 дугаар сард болох улсын хурлын сонгуулиар нийслэлд ноогдох тойргийн мандатын тоог 22 болгох ёстой гэдгийг хэлээд байгаа юм а. За харин энэ асуудлаар улсын хурлд Монгол Ардын намын бүлэг эсрэг байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлсээр байгаа. Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болно. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, за 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь сонгуулийн тойрог мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж үндсэн үйл болон сонгуулийн хууль заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог мандатын тоог тогтоох гэж байгаа нь үндсэн хууль зөрчин. За Монгол улс 1.5 сая хавтгад үргэлжин км нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хот 4.7 мянган квадратметр нутаг дэвсгэртэй. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 1.3% нь Улаанбаатар хотод, 99.7% нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 1.3% нь 50 мандат, 99.7% нь 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга ус хуваарлт юм. За иймд энэ асуудлыг Монгол Ардын намын бүлэг дэмжихгүй гэдгийг хэлж байсан юм а. Сонгуулийн хуулийг сонгуулийн жил болохоос 6 сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан хүний эрхийн конвенц байдаг. Энд Монгол улс нэгдэн орсон, яг үүнтэй холбогдуулж улсын хурлын тогтоол баталсан байгаа. Тийм болохоор одоо эргэцэн тийм бичиг баримт байж байгаа үед сонгуулийн хуулийг өөрчлөх нь бол хууль зөрчсөн үйл явдал болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нэр сонгуульд өгсөн үед одоо хүн болгонд яагаад ийм одоо агуулга гарч ирж байгаа юм бэ гэж. Энэ бол ингээд сонгуульд оролцох нэр дэвших тийм үү. Бас төр барилцах хүсэлтэй хүмүүст тэгш боломжийг олгох ёстой. Тэгэхгүй өнөөдөр одоо их хурл сууж байгаа 76 гишүүн те сонгуулийн хуулийг сонгуульд өгсөн үед тийм тулцсан үед нь өөрчилж яг өөрсөндөө ашигтай байдлаар өөрчлөх юм бол тэгш боломж бий болохгүй. Тийм үднээсээ энэ сонгуулийн хуулийг 6 сарын өмнө өөрчлөхгүй гэдэг ийм улсын хурлын тогтоол байдаг. Энийг л бид баримтлах ёстой. Тэгэхгүй одоо юу гэдэг өнөөдөр одоо бидэнд ашигтай байна. Тийм болохоор гинтгээ одоо сонгуулийн хуулийг өөрчилж гэдэг асуудал ярьж болохгүй. Хэрэг шаардлагатай гэж үзэх юм бол бидний Монгол Ардын намын бүлгийн барьдаг байр суурь байдаг шүү дээ. Ерөөсө жагсаалтаа болий 76 гишүүнээ 76 булангийн тойргоос юм уу ард иргэдээсээ сонгодог болъё гэдэг. Энэ зарчмаар байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм болохоор Монгол Ардын намын бүлэг бол энэ асуудлыг дэмжихгүй байна. Төмөн сонгуулийн тойрог мандатын тоог өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотод хэд төвлөрөл бий болж хэдэн жилийн дараа хот улс бий болно гэдгийг хэлсэн юм. За энэ шийдвэрээс олж хоёр том асуудал үүсэн. За нэгдүгээр хөдөө орон нутаг эзгүүрч улсын тусгаар тогтнолд бүрийн эрхт байдал үндэсний байдал сөргөөр нөлөөлнө. За хоёрдугаарт Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ гэдгийг ч хэлсэн юм а.